За өнөөдөр баялаг хөтөлбөрийн дэмжих холбоо хилийн чадлах монголчуудын зөвлөлтөд албан ёсны сан жишээ байгууллаа. За 47 улсад амьдран сууж байгаа 170 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөлөл тухайн улс орнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болсон бидний эрх ашиг хамгаалсан энэ томоохон институт буюу зөвлөлтөд өнөөдөр баялаг хөтөлбөрийн дэмжих холбоо хамтран ажиллах гэрээнд шинийн 8-ны юм сайн өдөр гараа үүсгэж дурлаа. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой гэх юм бол гадаад амьдарч байгаа монголчуудаа бид нар ямар баялаг бүтээж гэн, ямар ажил хийж гэн, тэдний амьдарч байгаа улс хотод маань ямар дэвшил гарч гэн, ямар Монголын бараа бүтээгдэхүүнийг захиаж авахыг сонирхож гэн, үндэсний үе соёлоо яаж сурчлах вэ гэдэг юм уу те. Монгол баялаг бүтээж байгаа хүмүүсийн контент нэвтрүүлгүүдийг гадаадын улс орнууд руу гаргаж сурчлах тийм ээ. Ийм том орон зай бий боллоо гэж харж байна. Ер нь бол манай баялаг бүтээх дэмжих холбоо өмнөх 5 жилийг бол тоодынхаа үйлдвэрлэгчдийг, жирийн дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн, тэднийхээ эрх зүйн орчныг дэмжсэн ийм жил болгосон бол ирэх 5 жилийг бол гадаад харилцаанд дэлгэрэнгүй анхаарж байгаа. Тэр ч утгаараа бид нэлийн чанддах монголчуудын зөвлөлтөд гэрээ байгуулж байгаа нь бидний хувьд маш чухал дарга хэмжээ боллоо гэж харж байна. Тун удахгүй Солонгос, тун удахгүй Америкээс, тун удахгүй Туркээс Монголын баялаг бүтээгч тэнд яаж баялаг бүтээж гэн, гадаадын жирийн дунд үйлдвэрлэл ямар үе шаттай, ямар дэмжигтэйгээр яаж хөгждөг юм бэ гэдгийг бид нар олон талаас нь бодлогын түвшинд болон хийж бүтээж байгаа талаас нь олон түвшинд харуулж явах учраас бид энэ одоогийн хамтын ажиллагааг маш үр дүнтэй сайхан арга хэмжээ болж байгаа гэж харж байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч баялаг бүтээж реформдоо сайхан амьдарцгаая.